2025 оны 4-р сард 18605 гэмт хэрэг бүртгэгдсэний 70.5% нь Улаанбаатарт 29.5% нь орон нутагт, тэгээ 10.2% нь Хилийн чандад үлдэгджээ. Тоо мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 35.7%, нийслэлийн хэмжээнд 44.8%, орон нутгийн хэмжээнд 17.8%-аар өсөж, Хилийн чандад гэмт хэргийн тоо 20%-аар буурсан байна. Тэгвэл гэмт хэргийн гаралт нэмэгдэх байдал нь нийгмийн сэтгэл зүйтэй хамааралтай байдгийг сэтгэл судлаач хэлж байна. Монгол улсад бол өөрийнхөө нийгмийн баталгаа болоод амьдралын орчны хувьд өөрийнхөө чадварын хувьд гэх мэтчлэн сэтгэл ханамж дундуур байгаа байдал маань нийтийн масс ингээд нөлөөлж идэг. За тэгэхээр ингээд сэтгэл ханамж дундуур энэ байдал бүлгийн сэтгэл зүйд өөрөө маш өндөр эффектээр нөлөөлж идэг учраас энэ нь гэмтрийн гаралт өсөхөд магадлал өндөртэй болоод эхэлдэг. Яг энэ бүлгийн хамаарал болоод за тэгээ бүлэг дотор хувь хүн бүрийн сэтгэл ханамжийн байдлаас энэ бүх байдлууд үүсдэг гэсэн үг. Тэгэхээр энэ гэмтрийн гаралтыг бууруулахын тулд хүмүүнийг бүрийн сэтгэл ханамжийн байдал хэвийн түвшинд байж ах хэрэгтэй гэсэн. Тэгвэл он гарснаас хойш 4-р сарын байдлаар гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 109,200 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.3%-аар өссөн үзүүлэлт юм а. Заллах гэмт хэрэг тэр дундаа захим Telegram заллин өссөн байна. Гэмт хэрэг зөрчлийн өсөж байгаа буурж байгаа шалтгаан нөхцөл бас харьцангуй өөр байна л да. Магадгүй энэ оны эхний 4 сарын байдлаар бол заллах гэмт хэрэг бол бас өмнөх оныхоо бодвол 1500 орчмоор өссөн байх жишээний гэтэл хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг бол бас тодорхой хуваар буурсан гэдэг ч юм уу. Үүнийг дагааж гисэн зөрчил ч гэсэн адилхан өссөн буурсан тухайн зөрчилийн зүйчил гэдэг юм уу тийм нөхцөл байдлаас хамаарат буурж байгаа өсөж байгаа ийм тохиолдлууд бол байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн гаралт нь янз бүрийн шалтгаантай гэсэн бол сэтгэл зүйч гэмт хэргийн гаралт нь нийгмийн сэтгэл зүйтэй салшгүй холбоотой байдаг гэдгийг тодтоглоо. Тэр дундаа хувь хүний сэтгэл дундуур байдал нь бүлэгт нөлөөлж, бүлэг нь олон болсноор гэмт хэргийн гаралтанд нөлөөлдөг байна. Тодорхойлбол хүний анхан шатны хэрэгцээ хангагдаж байж дараагийн шатанд аюулгүй байх, бусдад аюул учруулахгүй байх зэрэг боломж бүрддэг гэсэн юм а.